садлгаалаа гэл. За тэгэхээр жоохон техникийн садлах хараад лайв маань төр нэг 2-3 минут тасарчлаа. За эцэг эхчүүдээс манаас ингээд асуулт ирсэн байна. Түрүүн би нэг хариулж ирсэн нэг өргөжлөл явуулчихлаа. За дахих гэдгийг бол хүмүүс бас зарим нь буруугаар ойлгодог шиг байгаа. Дахих гэдэг нь нэг гарсныхаа дараа ямар хугацааны дараа дахиж гарсан юм. Яг тэр урд нь гарсан буглааныхаа тэр байрлал дахисан юм уу? Эсвэл тэр орчинд нь дахисан юм уу? Эсвэл шал өөр газар гараад байгаа мó гэдэг чинь энэ бүгд чинь яг энэ өвчнийг дахисан дахиагүй гэдгийг бол хэлэх гол шалтгаан бол. Тэгээ түрүүн би хэлсэн нийт буглааны хагалгааны 7-8% гэдэг өөрөөр 10 хүүхдийн нэг юм уу хоёр нь гэсэн үг шүү дээ. Буглаа дахичин гэсэн. Тэгээ гол дахиад байдаг хэлбэр нь болохоор энэ хярцан хошног бэлэг эргэтэн орчмын буглаанууд дахидаг байхгүй. Тэр нь юу гэсэн үг 4-өөс доош насны хүүхдүүд их хвшлэн байдаг гэж бид нар хэлсэн. Энэ юу гэхээр нэг тэр орчимд чинь энэ насны хүүхдүүдийн энэ тосны энэ булчирхааны ялгал маш их байдаг. Хоёрдугаарт эцэг эхчүүд сайн анхаарах нэг юм юу гэхээр энэ нэг шингэн баах, цацаг алдах. Энэ цацаг алдах чинь энэ цацган дотор байгаа энэ цацаг алдуулаад байгаа эзний халдвар үүсгээд байгаа нь ян чинь өөрөө энэ тунгалгын системийн замаар энэ хязгаа орчмын өвгийн эдэнд очиж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл тэр газараа хажуу ойр орчимд нь дахихийн магадлал нь өндөр гэдэг. Тэрнээс зүгээр одоо гарн дээр буулган дээр гэдэг юм уу энэ хөхөд буглаанд бол ер нь дахихгүй. Дахих нь маш бага. Гол нь 4-өөс доош насны 2-1 настай ялангуяа памперс хэрэглэсэн юм хүмүүс байж тээ. Тэгээд тэр чинь шин баан шингуут нь шууд сольж чадахгүй л байгаа шүү дээ бидээс. Тийм учраас тэр орчмын тосны энэ булчирхаануудын үйл ажиллагааны идэвхтэй байдал энэ бүхнээс хамаарч энэ дахисан гэдэг нь бол тодорхойлт өгч болно. Тэрнээс ш зүгээр нэг гарчаар дахиад нэг өөр газар нь буглаа үүсгэхээр нь одоо шууд яашлыг болохгүй. Тэгээд би энэ ташир бас нэг юм хэлэхэд гэрээрээ маш их шахдаг. Манай аав ээж нар дур мэдээ шахдаг. Тийм зүгээр дур мэдээ шахдаг. Тэгээ тэр бол хамгийн буруу. Дахих гэрээсээ гал үндсийн үндэс нь бол тэр. Хоёрдугаар дахихийн үндэс нь бол энэ месцас дэмжлэгээ хийлгэсний дараа тэр сэргээн засах буюу шарлага тэр боолт дэмжлэгийг маш сайн хийхгүй бол за нээжлээ ингээд зүгээр остойг л орчих юм бол тэгэл ажилдаа яваадаг шүү дээ. Хүүхдийн гэртээ үрдэн сургууль соёлдоо явна. Нөгөөхөө боохгүй цэвэрлэхгүй нэг имжлэгийг хийхгүй бол нөгөөх нь үсэрхийлэл дахин. Ерөөс үсэрхийллийн гол шалтгаан бол энэ дараах имжлэгэнд нь эсвэл гэрээрээ дуран мэдэж энэ хагалж шахтагтай холбоотой байна. За тэгэхээр гамбайр эмчтэй хийж байгаа лайв маань одоо бас үргэлжилж байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас энэ хүүхдэд нь одоо хатыг буглаа гарсан байх юм бол гамбайр эмчээс шууд холбогдож одоо асуулт асуугаад шууд хариулт авах бүрэн боломжтой шүү. За бит хоёр бол өнөөдөр хатиг болон одоо буглааны одоо эмчилгээ үйлчилгээ одоо урьдчилан сэргийлэлт ямар одоо эмчилгээ хийх одоо ямар шинж тэмдэг илэрдэг гэсэн иймэрхүү сэдвээр ярьж байгаа юм аа. Тэгэхээр түрүүн бит хоёрыг бас яг лайв хийж хахад нэг асуулт орж ирсэн л дээ. Манай одоо хүүхэд бол юм хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд юусэн ингээ ойр орхон бас ингээ хатаг гараад их юм аа. Тэгээд энэ дэс яг яаж эмчлэх вэ? Та бас хөгжлийн бэрхшээлтэй гэхэл ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл орчны идэх муу байна гэсэн үг байна шүү дээ. Хүний асаргаанд байна. Тийм учраас нэгдүгээр тэр эцгийг бол асаргаагаа сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл усанд оруулах тэр хүүхдэд байгаа асаргаамж хамгаалалаа сайн болох хэрэгтэй. Зүгээр аль нэг газар нь буглааны шинж, атгны шинж илэрсэн байх юм бол шууд эмнэлэгт хандах болохгүй. Тэгээд эмнэлэгт хандахад бас нэг жоохон төвөгтэй юм байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн атгийг ер нь бол 90% унтуулгатай нээдэг байхгүй. Өөрөөр хэлбэл шууд тэр хэсэг газар мэдээ алдуулаад зүсээд насан туршид хийж болохгүй. Өөрөөр хэлбэл яг өвдөлтөөсөө болоод хүүхдүүнд байлдаж болох учраас заавал унтуулах гэж байна. Тэгээ унтуулахын тулд яг хөөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өөр газар очихоор хүүхдийг унтуулахгүй гэдэг. Тэгээ манад очисон хүүхдүүд нь яаж яах вэ? Бүгд унтуулахтай болохоор өөрөөр хэлбэл зөвхөн манай ерөнхий мэдслийн дасгал биш бусад дасгуудын бас эмгэгүүд байгаа учраас ингээд жоохон юутай болно. Ачаалттай болно шүү дээ. Тийм учраас хүмүүс за тийш очиад яг гэж төгшөөлгүйгээр ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол очиод дугааргүй шууд үйлчлэн шнэ манай. Тийм учраас эмнэлэг дээр очиод манад хандаарай гэж ингэж хэлмээр байна. Үнэхээр буглааны шинж гарсан бол мэс засал хийж нээлт хийхгүй бол өөр ямар нэг аргаар идэхгүй шүү дээ. Тийх бах та. Ер нь тэгээ сүүлийн үед бас яг энэ та бол өөрөө одоо ерөнхий мэсцлийн тасгийн эрхлэгч хүн ер нь одоо яг мэсцлийн одоо ачаал ер нь ямар байна? Голчлон одоо яг ямар мэсцлийн чиглэлээр одоо бас тусламж үйлчилгээ авахар ирж байна. Тийм манай хүүхдийн ерөнхий мэсцлийн тасаг бол маш олон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. За няраа мэс засал байна. За хүүхдийн цэжний мэс засал байна. Бүдүүн шулуун мэсний мэс засал, хүүхдийн ерөнхий мэс засал,
хоол суулгах гэсэн үг шүү дээ. За хүүхдийн хавдрын мэс засал гээд ер нь бол энэ чихнүүр, эрүү амны ойролцоогоос босоод бүх л эрэгтэнд төлөвлөгөөт болон яаралтай тусламж үзүүлж байгаа. Ачаал бол их байгаа. Тэгээд би түрүүнд дурдсан. Одоо яг одоо гол битэрээс нөгөө юу яах юм чинь хатыг улаан талаар байгаа шүү тийм. Тэгэхээр манай энэ нийт хагалгааны 30% гэхээр чинь аюу их хөв болоод байгаа байхгүй юу? Их хувийг нийлээд байгаа. Гэхдээ энэ нь одоо өмнөх жилүүдээс энэ жил бүр ингээд аюу их болоод бүр илэрхийн харанг дэлдээд байгаа юм бол байхгүй. Ер нь бол ийм л байдаг. Тийм. Тэгвэл одоо энэний одоо өөрөөр хэлбэл энэ ачааллыг бууруулах энэ буглаа гэмжлэх гол газар бол энэ дүүргийн эрүүл мэндийн төвийн. Өөрөөр хэлбэл хатыг буглаа хөдөөнөөс тэр болгоо ирэхгүй шүү дээ. Өдрөө очиж хаяа. Өөрөөр хэлбэл энэ чинь тэнд буглаа үүсэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэнд буглаа байгаа. Манай орон нутгийн эмчнэр энэ арьс зөөлөн эдийн хүүхдийн эдэд эмгэгийг бол бүрэн эдгэж чадж байгаа нааш нь явуулахгүй байгаа гэсэн. Харин хотод Улаанбаатар хотод байгаа энэ дүүргийн эмнэлгүүд бол юу дутагдаад байна вөхөр хүүхдийн мэс заслын хүүхдийн унтуулгын унтуулж болохгүй байна. Тэгэхээр манай эмнэлэг бол энэ унтуулга энэ мэс заслын энэ хүүхдийн сургалтын талаар бүрэн хариуцаж ингэж юу яадаг байгуулга штэ. Улбаа шатлын эмнэлэг тий. Тэгээ одоо цаашдаа энэ дүүргийн эмнэлгүүд нэг хоёроо энэ хүүхдийн энэ манай ерөнхий мэслийн чиглэлийн эмгэгүүдийг мэс засал хийдэг юм болох байх гэж ингэж бодож байна. Ер нь бол энэ яригдж байгаа асуудал байна. Тэгээд яг энэ хатаг ер нь хэдэн насны хооронд хүүхдүүдэд тэгээд байгаа юм. Тэгээд хүүхдүүд яг одоо ирсэн хатаг буглаатай эмчлэгдсэн хүүхдүүдийг аваад сон дийлийнх нь 4-4-өөс доош насны хүүхдүүд. Тэгэхээр та бас түрүүн хэлсэн шүү дээ. Яаж одоо урдчлан сэргийлэх вэ? Тий, урдчлан сэргийлэх бол олон арга байгаа. Ялангуяа энэ зуны энэ халууны улирд бол нэгдүгээрт энэ ерөөсө гол миний хэлэх гээд байгаа юм бол энэ арчилгаа сувлгаа хүүхдийн усанд оруулах. Энэ усанд оруулахдаа энэ хэрэгжилж байгаа энэ ариун цэрийн бай хэрэгслүүдэд зөв ашиглах. Сайн нь биш, тохирсны нэг гэдэг бас. Дээрээс нь энэ арьс хашлын эмгэгтэй хүүхдүүд хэрвээ энэ тууралж юм гарсан үед энэ арьсны эмчтэй, хашлын эмчтэй сайн хандж явахгүй бол энэ даамжраад идэлээд буглаа болоод байдгийг анхаарах хэрэгтэй байна. Дээрээс нь мэдээж энэ нөгөө нэг бас нэг тодорхой нийлж байгаа юм юу гэхээр энэ хүүхдийн энэ толгой, цав, суг ийм тосорхог ил байдгүй ийм хэсгүүдэд буглаа гарах нь илбэг байдаг. Хошнох хязгаа орчинд. Энэ хэсгийг ялангуяа яг анхаарч усанд оруулахдаа ямар нэгэн үүсгэр ийм улайсан овоосон хавцсан байх энэс анхаарч аль болох түргэн эмнэлэгт хандахгүй бол 10 хонцоо 7 хонцоод ирэх хүн бол хатыг буглаагаар ирэх хүн бол энэ ирж байгаа хүмүүсээс дийлэх юм байна шүү дээ. Өөрөөр 7 хоног буглаатай явшин гэдэг чинь тэр хөвч ямар их зовёртой байх вэ? Тэндээс ямар их хитэ гарах вэ тийм ээ. Дээрээс нь энэ өөр юмгүй шууд хатгаараа биш ямар нэгэн цэцэг алдах байдаг юм уу те дөрөв нэмний арьс хашлын юмгүй ч гэдэг юм уу ийм эмгэгтэй үедээ ингээд буглаа үүссэн байгаа нөгөө үндсэн өвчнөө эмчлэх шаардлагатай шүү дээ. Тэгэхгүй бол буглалаа л гээл зүсүүлэх гээл нээлэх гээл наашаа явахтаа биш нөгөө нэг үндсэн цэцэг алдж байвал тэр цэцгааныхаа эмчилгээг хийдэг юм уу арьс хашлынхаа эмчилгээг хийх нь илүү үр дүнтэй байна гэсэн үг шүү. Түрүүн та бас яг хэлсэн шүү дээ. Яг ер нь одоо ингээд хярцсан одоо тийм нэг эмзэг юм арьс орчмоор гардаг гэдэг. Энд одоо бас нэг хэрэглэгч ороод ирсэн байна л да. Одоо манай яг хүүхдийн ингээд боожгооны дээр дээд хэсэгт бас ингээд гарцсан байна. Энэ үед одоо бас яах вэ? Энэ яг ингээд зовиртой юм аа. Ерөөсөө хүмүүс энийг юм анхаарах хэрэгтэй. Буглаа хатыг буглаа бол ерөөсөө л улайсан тэр хэсэгтээ халуун өвдөлттэй ийм л байгаа шүү дээ. Гол шинжин нөгөө хатгны. Хэрвээ тийм байх юм бол яг тэр яг миний саяны ярьсан тэр хярдсан бэлэг эртний орчног орчмыг болж таарч шээ. Энэ орчим чи ерөөсөө тосны болжирхаа энэ үйл ажиллагаа маш хүүхэд нь хэдэн настай гэсэн байна. Тэгээ ерөөсөө ийм хүүхдийг бол шууд эмнэлэгт л авчрах хэрэгтэй. Одоо манай дээр л авчихсан зүгээр арга байхгүй. Тэгэхээр одоо энэ эрдэнэцэг манд хоёр гэж хүний асуултанд хоёлаа хариулъя. Яа манай охины гуйн дээр амтан хазаад 2 зэрэг хатаг гараад одоо шарлага боолт хийлгээд 7 хоногийн өмнө бас утсан гэж байгаа юм шиг байна. Яг ингээд амтан хазгаарсан тэр арьсны нөгөө бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа шүү дээ. Яг энэ дээр л тэр ням бактери ч надад үржих таатай орчин бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр яаж нөхөр энэ үндсэн шалтгаан дөрөвний миний ярьсан энэ амтны шумуул ялаанд хазуусан болж байгаа байхгүй. Тэрэн дээр энэ ням бактери үржээд ингээд буглаа болчихж байгаа байхгүй. Хатаг буглаа. Одоо энийг яах вэ гэхээр нэгдүгээр бугалсанд бол хагалжил имжлэхгүй бол болохгүй. Тэрнээс чинь ингээд бугалчаад байхад нь бид нэр ингээд заа шарлага сайн гэсэн энэ тос сайн гэсэн ийм сайн гэсэн гэж хичнээн уугаад нэмэр байхгүй. Ерөөсөө энэ арьс зөөлөн идэд тэмгийг таны өгөхөд энэ шалтгаан бол тодорхой юм байна. Бугалсан саяны миний ярьсан 3-4 шинж байгаа бол манай амьдыг тандаал энийг нээлт хийлгэж ил имжлэхгүй бол болохгүй.
За магадгүй урд нь нээлгээ дахиад хоёр газар гэсэн тэндээ ойрхон юм шиг байна л да тийм ээ. Тэрийг тэгвэл тэгэл нээлттэйгээд одоо мэс заслын имчилгээ хийж ижил идэгрэн. Өөр арга байхгүй. Тэгээд энэ ям юуны энэ хатаг буглааны үүсгээд байгаа ям бактерийг ингээд бактериологийн шинжилгээ гэж байгаа. Өөрөөр хэлбэл эдэнээс нь бактери ням ургуулах нь шүү дээ. Ингээд үзэхээр бол манай эмнэлэгт ингээд 15 16 онд ингэж үзсэн. Ингээд бол яасан гэдэг тэр нэг алтдаг стафилокок тэгээд стрептокок гэдэг монголчууд хэлэхэд жоохон төвөгтэй. Ямар ч хэсэг энэ үүсгэж байгаа нь ян нь одоо тодорхой байгаад байдаг. Тэгэхээр энэ янгийнх нь эсрэг хийх антибиотик эмчилгээ нь бол ингээд дагаад гараад ирнэ шүү дээ. Тийм учраас хатаг буглааны нээлгэж байгаа манай ард түмэн эцэг эхчүүд яах шаардлагатай гэвэл энэ хатагныхаа бактериологийн шинжилгээг нөгөөд тийм ээ энэ бактерийн эсрэг тохирох эмийн эмчилгээг сонгож хэрэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр энэ хатагнд ийм сайн, тийм ийм сайн гэж хамаагүй хэрэглэснээс болоод өөрөөр антибиотикийн зохисгүй хэрэглэе гэсэн үг болно шүү дээ. Энд чинь өөрөө эргээд нөгөө нэм бактери идэвхжүүлээд байдаг байхгүй. Түрүүний нөгөө Эрдэнэ цэцэг минь хоёр гээд ээж маань хоёр зэрэг хатаг гараад нөгөө шарлага боолт хийлгээд за 7 хоногийн өмнө хагарсан. Тэг гэрээр савандаж угааж цэвэрлж байгаа. Тэгээд охинд одоо хүндүр зөөргүй ирнэ хатууфтар юм хэрсүүтэй болчихсон. Тэр нь одоо ингээд ямар нэг юм ингээд зүсээд өөрөө хагарсан юм шиг байна тийм хүний ярьж байгаа. Энд хандааг байна. Энэ л одоо хамгийн буруу гэдэг аах миний яриад байгаа. Одоо эн чинь ингээд яасан гэхээр нөгөө буглааных нь гадна талын ханд сорвжээж хатуурж идэгсэй л гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дахих магадaltaй гэсэн үг болчихж байгаа юм. Дахих магадaltaй. Нис заслын аргаар ариун нөхцөлд энэ зүслийг хийж ингээгүй болмаас наадах чи одоо яаж яах вэ гэхээр ингээд хатуу сорив болоод үлдчихэж байгаа байхгүй. За ингээд дахихгүй бол сайн л тийм ээ. Тэгтэл ийм юунаар дахих магадлал өндөр байдаг. Тийм тий. Тэгэхээр энэ бас хамран дотор хатаг гарсан яах вэ гэж. Тий. Би болохоор нөгөө ерөнхий мэс заслын эмч шүү дээ. Тэгэхээр чих хамар хоолой эмчил хандна. За ер нь бол бас энэ чих хамар хоолой энэ хамрын чихний за энэ амны эрүүл мэндтэй холбоотой үүсдэг энэ эрүү орчмын буглаанууд бас их байна. Тэгэхээр чих хамар хоолой эмч арья дүүргийнхаа чих хамар хоолой эмч хандна. Халиуна Машбатар за тань дээр очиж үзүүлье. Яаж үзүүлэх вэ? Гэдсрүүгээ гараад байх юм аа. Гэхдээ нэг их бууглахгүй тэгсгээд идэгчдгээ тэгээд хатуу юм үлдээд байна. Тэгээ манай хүү 6 настай гэж. Тий манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 112 номерт мэс заслын эмч үзэж байгаа. Тэнд ирээд үзүүлэх болно та. Ер нь тэгээд хагалгаа хийлгээгүй эдгээд хатууфтар болчихсон тохиолдолд яах вэ? Сорвил гэж ойлгоно. Хатуу хэсэг нь ер нь зүгээр явандаа зүгээр болох гэсэн. За зүгээр болно. Гэхдээ нөгөө нэг сэргэн засах буюу ард түмний ярьдаг шарлага имчилгээгээ бас нэг үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. Тэрнээс тэн дээр бол им уугаад бол хэрэггүй. Түрүүний тэр нэг хүн асуужсан. Арсны төвд хандаж шарлага 7 хоног бас хийлгэж аваад хагарсан юм аа. Одоо тэр бэрсүүг ахин үзүүлэх үү? Тийг үзүүл тэр бэрсүү нь одоо ингээд ямар хөө байна дахих магадaltaй байна уу вэ? Ямар нэгэн нүх вэ нү тэрүүгээр шүүс гарч байна эдгээд хэр удаж байгаа ингээд бас асуух юм байна л да наад хүмүүс шүү. За тэгэхээр бид хоёр бас дундаас нь бид хоёрын лайвыг үзэж байгаа хүмүүс байж магадгүй. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч за ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч эмч Ганбаяртай бид одоо хатагны буглааны талаар эмчилгээ үйлчилгээ ямар шинж тэмдэг илэрдэг яаж урьдчилан сэргийлэх одоо сэдвээр ярьж байна. Бас сонирхсан асуулт байх юм бол та бүхэн бас коммент хэсэгт бичээд хариулт авах боломжтой. За энэ Саран Туяа Мөнхбат гэж хүний асуултанд хариулъя. Сайн байна уу? Охин маань 11 сартаа хаалганд гараа авчуулаад 7 хонож байна. Анх нэг хуруу өндөг нь хавдаж улаасан. Одоо хумс нь ногороод хумс арьсан жаахан хүндий болчихсон. Тэр би бас марцсан байна. Энэ арьс зүйлийн дэд хэмжээний шалтгаанууд яг саяны ярьсан гараа хаалганд авчуулждаг. Хумсанд нь өргөс орчдөг. Дээрээс нь хүүхдийн хумсыг буруу авдаг. Ялангуяа хөлний хумсыг ухаж аваад байдаг хүмүүс. Тэрнээс болоод арьсны гинтээд тэгээд тэнд нь халдвар үүсдэг. Наад хүн чинь бол нэгдүгээр зураг авах хэрэгтэй. Хаалганд авчихсан гэж шин. Ясанд нь ямар нэгэн өөрчлөлт байх юм. Ясанд өөрчлөлт байхгүй бол энэ яадаг вэ арьсны бүрэн бүтэн байдлаас алдагдсан байна л да. Тийм учраас энэ нэвчтэст буглаа гэж бас нэг юм байна. Одоо саяны гимтлийн шалтгаантай ийм тохиол. Гимтэлд үзүүлсэн. Тийм. Одоо ясан зүгээр. Тэгээд гимтэлд үзүүлсэн. Тэгээд
ногоон тосоор сайн ороож боогоор болохгүй бол одоо нэг хумсын бас аавна гэж хэмжсэн үсэн. Гэхдээ баг ер нь хүүхдийн хумсыг яаран авах гэж бол хэрэггүй. Зарим хүүхэд нь хумсыг авч чадаад дахиж ургадаг ийм тохиолдлууд их элбэг биш л дээ. Тэгтээ хумсгүй бол муу харагдана шүү дээ. Тийм учраас аль болох бэхжүүлж хумсыг авахгүй. Бүр болохгүй бол явсан доогоор идэлээд ингэж явах юм бол авахаас арга байхгүй шүү дээ. Тэг чинь яадаг цаашдаа ясандаа нөлөөлөд ясаа тайрах чинь байдалд болчихгүй. Эрүүний доор нэг буглаа гараад зөндөө удажглаа. Байж байгаа л үнэртэй болчих юм аа. Ер нь яах ёстой вэ? Наадах юм батг байхад буглаа биш байх. Тийм аа. Тийм батг байх. Биднээс дүүх юм бол энэ том хүн юм шиг. Ямар ч зүйл тэгвэл батг буглаас хоёр бол хоорондоо хялгаатай ах. Тэр чинь нөгөө нэг зүйлийн энэ нөгөө нэг тосны булчирхаануудын ийм ялгаруулж байгаа энэ бодисын бөөгнөр л байгаа шүү дээ. Батгах чинь. А юу ч юм бол өөр. Буглаа чинь бол улаагаал, хавдаал, чинрээл, өвдөөл тэр хэсэгт нь дараад үзэх юм бол улаан халуун байдаг шүү дээ. Гол шинжүүд нь тэр. Тийм ээ тийм. За бас л түрүүний та хоёр бас яг лавын эхэндээ ярьсан асуултуудыг бас хүмүүс асууж байна. Ер нь одоо хатиг яагаад гардаг юм бэ? Эндээс одоо урьдчилан сэргийлэх арга байдаг юм уу гэсэн. Тийм байлгүй. Хатиг бол гатиг гэдэг үндсэн тодорхойлолт арьсан доорох өөхид, зөөлөн ид тэгээд дээрэс нь үсний тосны булчирхай энэ бүрэн бүтэн байдал алдагдсанаас болоод нянгаар халдварлагдж байгаа л ийм юм гээд тэгээд саяны миний ярьсан улааж аваач хавдах өвдөх тэр хэсэгтээ халуун болох ийм шинж тэмдгээр илэрдэг. Урьдчилан сэргийлэх бол олон арга байна. Тэр нь ийсэн дахиад нэг дээрээс нь дуртай мэдээж арчилгаа сувилгаа усанд орох тэрэнд хэрэгжилж байгаа тэр шампунь савнгаа зүү сонгох тийм ээ дээрээс нь нөгөө нэг саяны ярьсан тэр гар хөлөө гимтэж битээ хөрвөс орох хумсаа зүү авах тийм ээ дээрээс нь ялангуяа халуун зуны үйлрэл болохоор хөлс их ялгадаг энэ хэсгийн хайрын цэрийг илүү сайн анхаарах байна тийм ээ тэгээ дээрээс нь нөгөө нэг үндсэн өвчин нөгөө шингэн алдаад байгаа мó эсвэл арьс харчлын эмгэг байгаа мó дууралт гараад байгаа мó тэрийг эмчлэх энэ бүгдийг л одоо урьдчилан сэргийлэх юм бол сайн сах юм бол одоо болж байна л гэсэн. Энэ хатиг гарсан үед ер нь ногоон тосоор хүүлэх нь зөв гэсэн байна. Тийм Маз Вишневский гэдэг энэ тос чинь өөрөө их өрөвслийн эсрэг юм тос байгаа байхгүй. Нэгэнтээ ингээд овоогоод улаагаад ингээд нээхээс аргагүй болоод ирсэн ийм буглаанд бол хичнээн Маз Вишневский нэмэр байхгүй шүү дээ. 50 тэгэл өөрөө хагараал тэгэл а нэг юм жижигхэн байна. Дөнгөж эхэлж байгаа. Энэ үед нь бол Маз Вишневский тавих юм бол тэгээд нөгөө нэг сэргийн засаг эмчилгээгээ хийх юм бол харин эдээж даамжирлгүйгээр идэгрэх юм хандлагатай юм. А нэгэнтээ нээгдээд хагараад ингэсэн дээр бол Маз Вишневский тавиад бол онцгой үр дүн бас байхгүй. Тийм учраас яг үзүүлээд нэг 3-5 хоног Маз Вишневский тавьт юм бол байна. Маз Вишневский өөрөө өрөвслийн эсрэг ийм маш сайн бэлтгэлжтэй. Одоо л хэрэгжиж байгаа, орж зэрлэж байгаа, манайд хэрэгжиж байгаа ийм бэлтгэл. Өөр сайн тоснууд зөндөө байгаа. Тэгтээ одоо тэрийг хамаагүй нэр ярьж болохгүй шүү дээ хоёлаа. За тэгээд бас ингэсэн байна нэг хүн Эрдэнэ нацын дэш гэж хүн хатиг заавал 7 ширхэг гарна гэсэн ойлголт байна. Наач зүгээр л ард нь энэ бол зүгээр сүсэг дордохын 7 гэсэн тоотол албаад байна. Тийм. За танд бас амжилт хүссэн байна. 2 настай хүүхэд эрүү цээжин дээгүүр цагаан батгах шиг юм гараад байх юм аа. Шахахаар юм гарахгүй ямар тос төрхөж наадах юм бол хамаагүй оролдож болохгүй. Ийм төрөлхийн атером, гигром гэдэг одоо монголоор юу гэж хэлэх вэ гэхээр ийм хорвоо юм үүсгэрүүд байдаг. Хүүхдэд ялангуяа зөөлөн эдэн дээр гарсан. Тэгэхээр түрүүн би дахиад нэг юм хэлье. Яг буглаа болвол овоож улааж хавдна эмзэглэлтэй тэр хэсэгт нь хэсэг газар халуун мэн гэсэн энэ шинжийг л агуулна. А занаа төвдөөс нь бол улаагаагүй арьсны төвшнгөө жоохон дээр болсон, дээшилсэн энэ нөгөө тунгалгын жижигхэн зангилаанууд тэр болов гэж бодож байна. Үзүүлэхгүй болохгүй. Тэрнээс нааш буглаа биш. Буглаа бол ерөөсөө хандсгүй. Тэгээд шахахаар юм гарахгүй марахгүй. Одоо жишээ нь энэ саяны аав хэм билээж одоо энэ маш буруу юм хийж байгаа байхгүй. Гэрээрээ ингэ шахаад байна гэдэг чинь л наад чи одоо ингэ арьсын гимтэй ч юм уу наад чи буглаа болно шүү дээ. Тийм ээ тийм. Энэ солонгос өрөлттэй хатигны наалт хэр үр дүнтэй гэдэг вэ? Ястаа мэдээ. Одоо энэ юугаар бол ямар нэг юм вирусыг бас оролцож болохгүй шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээд ийм асуугаад л ирэх. За ямар ч байсан бид бас энэ одоо лайвын маань цаг ерөнхийдөө дуусаж байна. Тэгээд өнөөдрийн одоо манай лайваар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эхэмж ерөнхий медицины засгийн эрхлэгч одоо Ганбаяр эмч маань оролцож за хатиг болон одоо эдет буглааны талаар урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, үйлчилгээ одоо ямар шинж тэмдэг илэрдэг талаар одоо бас та бүхэндээ тодорхой мэдээлэл өглөө. Тэгээд үзэж амжаагүй байх юм бол та бүхэн лайваа нөхөж үзэх боломжтой. Тэгээд одоо лайваа төгсгөлд ер нь эмч нар манай ээж аавд чинь ингээл ерөөсөө
хатдаг гарлаа нэг эмнэлэгт хандаг ичдэг. Гэтэл ингээд одоо нөгөө хүүхдээ өргөнд үндэсний төврөг бол ингээд гэтэл яг харьяад өөрөг нь эхлээд яг аль эмнэлэгтээ хандаж яаж үзүүлэх хэрэгтэй. Тий, ер нь бол эхлээд өрх дүүргийнхаа эмнэлэгт хандаж үзүүлэх хэрэгтэй. Манай хүүхд эрүүл мэндийн үндэсний төв бол энэ нис заслын холбогдлолтой эмнэлгүүдийг бол ямар нэгэн чирэгдэлгүйгээр шууд үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн маягт 13 аш тийм эмгүүгээр шууд үздэг. Нис заслан. Тэгээд өрх дүүргийн эмнэлгүүд чинь өөрсдийн хэмжээний үйлчлэгийг үзүүлэх одоо нээж чадах юмудаа нээж шүү дээ. Нис заслын түвшинд. Тэгээд болохгүй нь бол манайх руу ирнэ угаасаа бага насны хүүхд бол шууд наашаа ирнэ. Манай эмнэлэг рүү. Тэгээд энэ тал одоо эмчилгээ үйлчлэгийг авах ийм боломжтой ганц газар байна. Тэгээд зөвхөн хатыг буглаа гэсэн сэдвээр ярилцж байгаа учраас би энэ бичлэгийн төгсгөл юу гэж хэлмээр байна вэ гэхээр энэ хатыг буглаа гэдэг энэ өвчин чинь өнөөдөр одоо энэ өөр аюул дэгдүүлээд ингээд харанг дэгдүүлээд байгаа юм биш шүү. Нэгдүгээр ер нь бол энэ халуун дулаан ийм зуны улиралд бол их байд юм аа. Тийм ээ. Мэдээж энэ арьс зөүлийн энэ арчилгаа сувилгаагаа сайн байлгаад бүх хүүхдүүд тусахгүй л байгаа шүү. Тийм ээ. Тэгээд тусахгүй байгаа хүүхдүүд нь яагаад тусахгүй байгаа нь мэдээж саяны миний хэлсэн очсон сэргийлтийг сайн хангасны улмаас нэггүй байгаа гэсэн үг шүү. Дээрээс нь мэдээж энэ нөгөө хүүхдийн дархлаа энэ юмуд сайн дэмжих өөрөөр хэлбэл дархлаа дэмжнийхээр баахан эм витамин авч явах гэсэн шүү дээ. Хоолоо сайн идэх, нөгөө нар салхи, нөгөө энэ бүх хэмнэлээ амьдралынхаа хэмнэлийг зөв зохицуулдаг. Ялангуяа одоо энэ саяны миний дээр хэлээд байгаа энэ тосны булчирхай, усны булчирхай, энэ үстэй хэсэгт байдаг энэ их одоо тосны ялгарл ихтэй газараа байн угаад цэвэрлж явах. За дээрээс нь антибиотикийн зохисгүй хэрэглээгээ болох энэ тал дээр л одоо сайн анхаарах хэрэгтэй. Монголд бүрийн эмчилгээг түрүүн би тэр юун дээрээс харж ийсэн гадаад яаж эмчилүүлдэг энэ бол шал хотлоо. Хатаг буглааг гадаад яаж эмчилүүлж байхгүй. Энд бол би бол итгэхгүй байна. Ер нь бол энэ хатаг буглаа хөөгдөж насан туршид 100% их орондоо эмчилүүлэх ийм боломжтой авчир. Манай эмчнэр бол эмчлээ эдгэж чаднаа тий. Яг нь зүгээр ажлын ачаалал гэдэг утгаараа хоног болоод өдрийн мэс заслаар унтуулаад халгаа хэрэгжил эндээс гарчдаг байхгүй. Тэгээ үлдсэн эмчилгээг нь харьяад өргийнхаа эмнэлгээр хийх ёстой. Өөрөөр энэ хүүхдүүдийг 5-7 хоног идэгдэл нь манай эмнэлэгт нь гэвэл угаасаа тийм боломж байхгүй шүү дээ. Тийм учраас өдрийн мэс заслаар өглөөнөө тэр өдөртөө эмчилгээгээл гаргадаг ийм л хүчин байна. За ямар ч гэсэн бидэнд бас яг энэ цаг үеийн бас энэ чухал сэдвээр мэдээлэл өгч за мөн одоо бас лайвын маань үзэгчдэд шууд асуултанд хариулт өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За танд ч ажлын амжилт хүсье. За тэгэхээр үзэгчдээ энд бас нэг үзэгч маань лайвыг хадгалж болох уу гэсэн байна. Манай лайв бол хадгалагддаг байгаа. Та бүхэн бас цаг заваа гаргаж агаад энэ лайвыг бас ингээд ухрааж нөхөж үзэх боломжтой шүү. Ингээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. За